Одоо жим багуулъя гэдэг хат зөөл үүсэхгүй шүү дээ. Нэрийн гинээр гараад тэгээд зодтолтол. За сайн байна уу гарах хэвээр. За хоёр ямар ч байсан сайн байна уу гэж гараа барьчих тий. За тэгэхээр бархас бод ингээд манай нэвтрүүлгийн хамгийн залуу тамирчинтай тоглохоор болсон. Ер нь ингээд тамирчнаа өнөөдөр анх харлаа тий. Жингээ бас үзлээ. Ер нь ямар сэтгэл төрөв? Одоо жим багуулъя гэдэг хат зөөл үүсэхгүй шүү дээ. Нэрийн гинээр гараад тэгээд зодтолтол тийм өрөвдөхгүй ямар ч хэлсэн. Өрөвдөхгүй гэж шүү дээ яана. Зүгээр. За ер нь ямар тэмцээнүүд оролж ямар амжилт гаргаж илаа? Би Монгол улсын 2010 оны кикбоксing улсын аваргаар мөнгөн медаль авчихсан. Залуучууд. Ер нь хэдэн жил хичээлж байна? Жил болох гэж. Жил болох шиг гайгүй юм биш үү? 10 сарын зэрэг байгаа юм шүү дээ. Жил гэдэг чинь 12 сар шүү дээ. Чи 2 сар хичээлсэж 10 сарын л илүү. Бар. За ингээд ер нь өрсөлдөгч тамирчинтай хамтж юу гэж хэлмээр. Тисэрэл шүү хэлэх гэдэг. Тисэрэл гэж. Тисэрээ. За раунд реалити шоу нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч хичээлээ тун удаагүй байгаа. За тулааны спортоор хичээлээд үндсэндээ 2-3 сар болж байгаа ч гэсэн анхныхаа тулааныг одоо хийх гэдэг чинь сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. Анхны тэмцээнд ялна. Өөртөө бүх хүчээр ажиллаж хожголно. Тэгэхээр одоо өндөр чадвартай тамирч юм чи мэдээж чамайг биедээ ойртуулахгүй бол тэгэхээр яаж тоглох вэ гэдгийг дасгалжуулагч багш нартайгаа бас ярилцсан баг тийм үү? Өндөр тэмцээнд түрүү цахад зайнаас үсэндээ. За амжилт хүсье. За баярлалаа. Манай реалити шоу нэвтрүүлэгт оролцож байгаа хамгийн залуу тамирчид тулалдахаар болсон. За энэ бол Мишель Глюгийн тамирчин бархас бод тий. За ер нь тулааны өмнөх сэтгэл ямар байна? Бэлтгэл ямар байгаа? Бэлтгэл сайн байгаа. Ер нь өрсөлдөгчдөө ер нь ямар тактик барьж хожно гэж бодож байна? Тэр нуц. Нэрийн гинээр л харуулна да.